Би 10 жил байхдаа ирээдүйд юу тохиолдох мөн юу хийхээ ерөөсө боддгоо байлаа. Эцэг их гэр бүлийнх нь бүгд л ахлаа ангид байх үеэс сайхан өнгөрөө үргэлж үнэл тэр цаг хугацаа дахиж хизээч ирэхгүй. Гэхдээ юугээч би огтхонч тоодгүй байсан. Бас ерөөсө санаа зовоогүй. Төгсөг өдрүүд ойртол тэгээд би сайн читэнтэй төгсөөд тэгэл сургуулаасаа хөл тавиал гарч байгаа байхгүй. Тэгсэн чинь шууд толгоонд damn now what хамгийн дотн найзтайгаа дахиж хизээч уулзахгүй арын игнэнд илэг хөслөө инээлдэж суухгүй гэж бодохоор л no more goofing around with my friends bro. Би сургуулаа ангийнхныгаа багш нараа үзэн ядах үед маш их байсан. Үүнийг үзэж байгаа 10 жилийнхний ихэнх нь бас ийм байж магад. But listen, this high school is nothing bro. Гэвч одоо эсэргээр миний хувьд 10 жил бол диваажин байжээ. Everyone says oh төгсөөд уулзаж болно штэ. No. Миний хамгийн сайн хоёр найз маань Солонгос болон Тайланд явсан. Тэгэхээр бид дахиж уулзсан гэдэг бол юу нь бол таал төгссөн. Impossible. Also, шинэ найзтай болно л доо гэдэг хүмүүс хаасаг. Миний хувьд тэд орлогдчихгүй. Та нар миний бичлэг үзэж байл. I miss you guys so much. Ахлаа ингээ төгссөний дараа амьдрал яг л Souls-like тоглоом шиг. Ямар ч tip, tutorial, map зааварчилгаа байхгүй. That's it. Өөрөө очоод. Би яагаад иймчлэг хийснэ мэдэхгүй байна. Гэтэ надтай адил хүмүүс байдаг гэдэгт би итгэлтэй байна. 미션 실패.